Та бүхнийхээ өмнө Монгол улсын гавьяа тамирчин, Азийн наадмын аварга, дэлхийн аварга шалралдах тэмцээний хүрэл медаль, WBC USA Silver бүсийн эзэн Эрдэнэтийн Цэндуатыг өрж байна! Яамд мондог шүү. Ажигтэй. Танай тоо. Эцэнэ авах. Баяр үргэлжлээ. Чи наадмаар энийг ингээд дээлэн дээр зүгөө явж байгаа шиг гэдэг. Өөсөө тэгвэл бас ингээ гоё харагдчих шүү. Урилга хүлээж авсан маш их баяр та. За баярлалаа. Америкт болсон одоо мэрэгжлийн боксын WBC холбооны мөнгөн бүсний тулаан дээр Кобиа Брэдийг 10 раундын турш одоо илүүрхэж оноогоор яалж за тэгээд өөрийнхөө замналыг гэршил тулааны 15 тулааны 15 улангийн яаж явж байгаа чамд монголчуудын өмнөөс дахин баяр хүргэе. Чи бод бидний зөв сэтгэлийн том баатар монголчуудын үнээр бахархалгүй шүү. Тэгээ нэг шалгаж байгаа ингээд явж байгаа. Тэгэхээр би сүүлийн тулааны шин тухай яг энэ бүсийн том тулаанаар одоо яриагаа эхлүүлвэл илүү зүгээр юм болоо гэж бодож яг шинэхэн байгаа юм чи тий. За хүчтэй өрсөлдөгч байсан шүү. Амар том өрсөлдөгчтэй үзсэн. За сүүлийн тулаан гэж хэлэхдээ одоо 10 раунд тоолох гээд миний бол нэг 2 удаагийн өрсөлдөгч тэгээ тоглохгүй болцсон. Тэгээд тулаан бол туслагдаад байсан. Тэгээд яг сүүлийн тулаан бол айгүй хүчтэй тамирчин байсан. Тэгээд минийх нөгөө 2 дээр гар нөгөө нэг бяцраад одоо ингээд 100 гар бяцраад тэгээд за тэр болохоор ерөөсөө ингээд аймд ийм хатуу ийм чулуу шиг ийм тамирчин байгаа тоххой. Тэгээд тэгээ би ерөөсөө сэтгэл зүгээ ерөөсөө одоо муугаа бол харуулаагүй. За аль болохоор л гараа өгдөггүй одоо яг зүгээр байгаа юм шиг л тэгээд тулааны явцад гарч бяцарсан юм уу тий? Үнэхээр яг бяцарсан гартаа дахиад 8 раунд тоглосон юм уу? дэвчээр бол гаргасан. Тэгээд яг 6 дээр би яг 6 дээр яг ингээд нилийн хүчтэй цохоод унгаацсан бохгүй юу. Тэгээд яг миний яг за энэ раундыг бол ингээд яг энэ байдлаар одоо хожчих юм байна гэж тэгэл ер нь яасан да 6 дээр сайхан зохиж унгаагаад тэгээд итгэл орсон доо гэж юу. Тэгээд гар мараа өвдгөө болоод бүр зүгээр аа гэж. Би чамаа тэр Испани гэхдээ би чамаа бүр үнэхээр хатуу гартайг сонсч байсан. Тэгээд бүх энэ бас нэвтрүүлэгт орох ч айгүй сандардаг байна. Тэгээд би бас ингээд анхудаага бас нэвтрүүлэгт орж байгаа. За зүгээр би чамаа селфитик өгнө бас энэ чинээс. Чочтын селфитик гэж бэдий одоо. Чи бас ингээд шарж эхлэх багт хөсч гочих юм гэхгүй. Тэгээ ер нь бол чамаагийн чанга гартай чанга ирхэн гэж бидэн. Гэхдээ бас зарим зүйл дээр зөөлөн гэж би боддог. Тэгээд чамныг бичлэг үзүүлэе гэж бодож байна. Яасан аавыгаа шунаад байгаа юм уу? За. Аав нь хизээ явсан? Аав нь тэмцээнд оролцохгүй явсан юм уу? Явсан. Аав амжилт үзье. Огнон танараа маш их багтсан шүү. Манай Цэндэгийн том охин. Анх энэ бичлэгийг үзээд яг ямар санагдсан? Одоо яг жингээ асцсан тэгэл айгүй ингээд сэтгэл санаа жоохон докторгүй байсан. Тэгэл охиныгаараа ер нь бол айгүй хөлсөн. За тэгэл би чинь ингээд Америкт бас айгүй олон сар ингээд охиноосоо хоолоогоо тэгээ бэлтгэл хийж байгаа. Тэгэл нэг юм ботсон л доо. За би заавал хожих хэрэгтэй. Тэгээд би ирж очиод охин дээрээ ингээд айгүй урд нь тэмцээнээ дуусгачаад би эрхийг л бодчихсон. Тэгэл ямар ч хэлсэн л би заавал хожно гэж өөртөө хэлгээл. Ямар ч гэсэн баярлуулнаа. Наав нь очно гээл тэгэл залгаад хүртэл ярихад хүртэл хэцүүсэн. Тэгэл ямар ч хэлсэн зоригтой өрөө бас бүсээ аваад Монголдо ирээд одоо хоёр охинтой одоо манай том охин чинь ингээд сургуульд орсон. Тэгэл аав танаа хөргөж өстой авах өстой. Тэгээ манай найзууд тантай зураг авуулна. Тэгээд за ойлголоо гэж ер нь тэгэл шууд ингээл охиныхаа шууд гарт нь орж байгаа. За тэгээд чиний даргал юм биш үү те? Миний дарга тэгэл бага охин чинь бас цэцлэг төрүүлж өг намайг аав. Тэгэл бас багш тантай уулзсан гэсэн. Тэгэл за гэл. Тэгээд тэнд яг аварга хийгээд энд бол хүүхдүүдийнхээ жолооч хийгээд тэгэл явж. Их орондоо бас ирсэн үнэхээр надад бол үнэхээр гоё юм. Тэглгүй ах явсан үнэхээр гоё. Тэгээд чи сая нөө жин асна гээд ярьлаа. Тэгээд
Чи бас одоо жиг хасаа суугаад шээ. Нийлээ тий салфитик сайн ууж ийн гэдэг шиг тий. Ер нь бол гэхдээ одоо бол нэг 8 сард болох тэмцээндээ ялч амжилттай ороод ялчих юм бол шууд дэлхийн аваргын төлөө юм биш үү? Одоо яг нэг жинд болохоор 4 бүс байдаг. За энэ бол WBC-ийн мөнгөн бүсэн. За энэний дараа би нэг хожоод дэлхийн аваргын бүсний төлөө тоглоно. За тэгээд хэрвээ би WBC-ийн дэлхийн аварга болчих юм бол дараагийн 4 холбооны төлөө тоглох надад ирэх гарч ирнэ. Тэгэл тэр үйл одоо бүх хүчээл одоо ерөөсөө яг зорилгын тулд одоо ингээл зорилгын тулд л одоо зориулна да бүх юм аа. Зорилготой сэтгэлтэй байна. Юунд л бууж өгдгөө шазруу санагддаг. Тэгээд чиний багын нэг бичлэг байгаа. Би дандаа л бичлэг үзүүлж юм да гэсэн. За энэ бичлэгийг үзье. Их орныхоо нэрийг дэлхийн давтсанд гаргах тийм сайн тамирчин болох хүсдэг. Би чаднаа. Энэ үйл яг хэд настай байсан? За энэ үед нэг 10-таа байсан баг боксд ороод бас би ч одоо 29-тэй. Тэгээд би одоо 19 жил боксод олсон байна. Тэгэл амар том мөрөөдөлтэй л болж хэвчээ. Энэ үед ч одоо дөнгөж олимп үзчихэл 2008 он нэг олимп үзчихэл. За энэ ах нар шиг ийм мөрөөдөлтэй болно. Тэгэл манай Бадруу жоохон салахгүй байсан. Тэгэл нилээл олон юмыг үзэж туулаад өөрийнхөө биеэрээ үзэж туулаад одоо тэгэл явж байгаа. Тэгэл бас надад маш том зорилго байдаг. Тэгэл бас ирээдүйн болсон залуучууд өөрийнхөө гээд бас ийм боломж байдгийг шүү, ийм ингэж бас чаддгийг шүү гэдэг юмыг бас харуулах гал бас хичээгээл явчихна. Тийм. Үнэхээр их найдар болж байгаа шүү дээ. Тавд болгоны шинэ үзэхэд зөндөө олон залуучуудад яг тэр нөгөө том бамбар асаж одоо бүгднгийнхэн зөчлөлт одоо нэмдэг байх гэж бодож байна. Тэгээ сая Бээжин гээд ярьлаа. Бээжингийн олимпик ярихаар надад ингээд санагдж байгаа зүйл болохоор хятад нэг юм сонирхолтой тулаанд орж ирснийг мэдх юм байна. Тэгээд тэр бол тэрний тухай ярих юм бол бас би ч яг мэрэгчлэр Америкт гараад тэгээ Америкт гараад бол дөнгөж одоо тэр чинь одоо Америк ус би бас хэл мэдэхгүй тэгэл нэлээ олон хэцүү зүйлүүдийг яг биеэрээ туулсан. Тэгэхдээ би яг нэг юм амар сайн бас ойлгож мэдэж чадсан л та. Тэгээ би жоохон гэрээн дээрээ жоохон асуудалтай байгаад за мөрөөдлөө ер нь бол нэг удаа хайсан байхгүй. Оо тийм үү? Тэгээ за боли гээд бокс боли гээд тэгээ би Австрали руу шууд очиод тэгээ би манай аамаа одоо манай ихч Австралид байхгүй. Тэгээ би ерөөс ажил хийж үзэж байгаагүй шүү дээ. Тэгээд би ажил хийж үзсэн байхгүй. Тэгээд нэг 7 хоног л тэгтээ ажил хийж үзсэн. Ямар ажил хийсэн? Тэгээ шууд нөгөө барилгын төмөр дээр ажил хийсэн. Тэгэл өглөө болгон 4 цагт ингээл хуудахад босоод тэгэл ингээл барилга дээр ингээл анх удаа ажил хийж юм чинь надад амар хэцүү байсан. Тэгэл би цалингаа авч байгаа байхгүй. Тэгээд надад цалин өгөөд тэгээ би тэр цалингаа аваад үрэх гээд гисэн чинь үрч чаддгүй юм юу. Өглөө болгон 4 цагт хууд тасч ингээд босчоод тэгээ би тэр мөнгөө өрөх гэж үрч чадаагүй. Тэгээ би шууд хэлсэн байхгүй. За би энэ мөнгөөр бол тэ ингэж капитал ингээ хүссэн зүйлээ аваад одоо ингэж бол байж чадахгүй юм байна. Би өөрийнхөө яг хүсэл мөрөөдлөөл дагах хэрэгтэй ингээд мөнгөө өчөөд аав ээжтэй одоо ингээ өчөөд. Тэгээ би аав ээжгаа ингээд ах нарыгаа гадаад ажил хийдэг хүмүүсүүдийг ямар хэцүү одоо мөнгө олдог гэдгийг би зүгээр яг ингээ биеэр ойлгосон байхгүй. Тэгэл би аав ээжгаа ингээл залгаал. За аав ээжээ те надад витамины мөнгө хэрэгтэй. Тэр хөдөлмөр олсон за миний хүү гэл над би ингээ авдаг юмсанд жоохон амар харамссан. Зүгээр шүү гэхдээ. Тэгээд би шууд тэр чанаасаа шууд хятад руу явсан байхгүй. Шууд тэр юугаа ажиллаа орхиод уу? За би бол ингэж бол амьдарч чадахгүй юм байна. Тэгээ хятад очиод нэг клуб дээр очиод нэг өвөр Монгол залуутай уулзаад за та надад ингээ тоглолт болоод өчөө. Миний рекорд бол ийм би нэг ч хожигдоогүй байгаа. Тэгээ би бас ингээд Америкт гэрээтэй байгаа. Гэхдээ би ингээд энэ ч тулаа хийж болно гэдгсэн чинь хятадууд хоорондоо ингээ ярилцж агаад надаа нэг 10 раунд энийг тулаан гаргаж өгсөн байхгүй юу. Тэр миний одоо яг ингээд амьдралдаа хийжсэн хамгийн хэцүү тоглолт байсан. 10 раунд бут
урт үдтэй хятад байгаа байхгүй бүр ингээд амар хүчтэй. Тэгээ шаваа тэр одоо хятад тоглоно гэхийг сонсоод Америк ч бол хүлээж шуурсан юм уу те? Америкууд болохоор ингэсэн байхгүй. За хэрвээ чи наад тулаанаа хийгүүл чамд асуудал үүснэ. Чи одоо бид нартэй гэрээтэй байгаа. Тийм болохоор наад тулаан чинь ингээд болж болохгүй. Чи наад тоглолтондоо орох юм бол чам дээр шүүхийн асуудал үүснэ. Би чи нөгөө Америкчуудтай гомдсон байгаа шүү дээ. За би тоглолт би хийнэ. Би эргэж Америкт очихгүй. Би угаасаа та нартай гэрээтэй жисэн. Би угаасаа Америкт юус ч очихгүй гэл. Тэгээд тулаан угаасаа болохоор болоод маргааш жингээ үзүүлээл бут үлддэг байхгүй. Бүр амар байсан. ямар ч бэлтгэл байхгүй юм чинь би ч ажил хийж байгаад ингээд баахан гадаадаар явж байгаа л ингээд хятад очиод. Тэгээд бүр цус мус гараад бүр ингээд зүгээр л 6 дээр ингээд суухад миний царай цав цагаан болсон юм байна. Тэгээ би яг нэг юм бодсон байхгүй. За хэрвээ Зиндатра чи хожигдох юм бол ингээд бүх зүйл дуусаа. Бүх одоо ингээд бодож ирсэн мөрөөдөл бүх юм дуусна. Чамдаа яаж яагаад асуудал орж ирнэ гэж бод. Яг авахын секундын дотор нэг ингээд бодсон гэсэн за би цаавал хожих ёстой гэж шүд зугаал төвчээр гаргаал тэгэл хоцсон. Тэгээ бүсээ авсны дараа Америкчууд над руу залгаад одоо манай менежер промотор залгаад за баяр үе чи буцаад ирээ билет чи аваад. Тэгээд бүрэлдэхүүн биелүүлэхгээл одоо ингээл явчихна. Үнэхээр өөрийнхөө төлөө хүсэл мөрөөдлийн төлөө бүр үнэхээр чадах бүхнээ хийсэн байна. Үнэхээр бүр баяртай түүхэн. Түрүү хэлжсэн нөгөө ээж аваахаа тэгж их зовсон мөнгөөр битмийн авч ирсэндээ харамсчихсан. Би гэхдээ бас эсэргээрээ ээж авчин чамайг тэгж одоо өөрсдийнхөө бүх зүйлээр итгэсэн учраас бид нар тийм сайн тамирчин байна. Ер нь хүний ээж аав гэдэг энэ өгж байгаа юмдаа хизээч тийм харамсдаг юм дөө. Ер нь бол юм өгөх юмтай л байвал тэр ээж аавын хувьд бол хамгийн том одоо баяр талхлын зүйл өгдөг. Чийс яг эргүүд бодонгод охиндоо бас өгж байгаа ангийнхандаа зураг авах болж байгаа нь хамгийн том зүйл хэлсэн тий. Тийм биш тэгж бодож байна. Одоо тэгэхэд Америкт ер нь хэр байна? Тэгээд одоо бол Америкт бол бүх юм одоо яг өөрийгөө бол мэдрүүлсэн бүх клубүүд дээр нь тойрол шууд спаринг хийх хүмүүстэй хийгээл би ч бас ер нь бол топ өөрийнхөө бодож ирсэн топ гэсэн дэлхийн аваргуудтай спаринг хийж үзлээ. Райан Гарсиатай спаринг хийж үзсэн. харин тийм би тэр төвгийг бас ярмаар санагч байна. Райан Гарсиатай гэдэг ер нь Америкт ийм яриа гарсан гинэ. Нэг жижиг Аз залуу ирээд бүх клубүүд дээр хүн зодоо яваад ийна гэдэг яриа. Тэгээ түрний спаринг гэдэг нэг ингээд бокстой үздэг. Тэгээ дэлхийн хамгийн одоо сүр дүүлэнтэй хамгийн том тулаан болох одоо Жерванта Танкс одоо Райан Гарсиа хоёрын гайхалтай тулаан. Тэгээ тэр тулаан дээр Танкс Гарсиагийн чейжэнд зохиод одоо хавиргуун зохиод нокаут хийчихдэг. Тэгээ тэр тулааны ард чи гарч ирээд уучлаарай би тэгээ Гарсиаг бэлтгэл дээр нь хавиргын зохиод хугалцсан байсан юм аа. Чи зүгээр үстэй тэрнээс болооч хожигдсноо гэд хэлсэн чинь 10 сая дагагч чинь зүгээр бүр гэж бүлдээд ороод ирсэн чи тэр түүхийг гоё үзэгчдэд бас ярьж өгвөл яг тэр юу болсон юм? За тэрэнд бол одоо Райан Гарсиатай наа ингээд хүч бас амар зохиол ингээд зодоод байгаа хгүй. Тэгээ би өөрөө яагаад хүчтэй ганц зогсож болдгоо яг ингээд тесэрсэн юм аа. Ингээд тесэрсэн чинь суучихгүй юу. Тэгээ суучингууд юу болоод байгаа юм бэ гээл аав нь ирээл за чи энэ бичлэгийг ингээд яаж болохгүй шүү. Цацаж болохгүй шүү те. Одоо энэ бол ингээд нууц байх хэрэгтэй шүү гээл. Тэгээ би ингээд тэмцээнийхэн дараа тэмцээн болоод Райан Гарсиа хожигдсон л. Тэгээ би дараа нь бодчоо за яг энэ Америкчуудад би яг өөрийгөө ингээд маркетинг хийж одоо олон хүмүүст харуулах ганц боломж нь гэж бодоод тэгээ би тэр бичлэгийг хийсэн. Тэгээд 10 сая дагагч намайг үзэн ядсан. Тэгээд зарим нэг нь бол энэ одоо хин юм бэ гэд одоо намайг одоо бас сонирхож одоо хэлсэн байхгүй. Тэгээ спаринг дууцсан гэсэн. Өөр спарингтай сонирхолтой зүйл өгөөд. Өөр нэг юм бас байдгийг. Би сая Лас Вегаст нэг залуутай бас айгүй сайн тамирчин. Лойдтой гэрээ хийсэн ганц залуу байхгүй. Тэгээ би бүр жоохноос нь ахуулаад мэднэ. Тэгээд сая спаринг хийгээд би нэг 6 дээр үл ингээд очиод гитэн зохиж өөдөөс ингээд бөөлчихчихсэн. Тэгээ би бүр багшаа юу болоод байгаа юм бэ? Нөгөө наадхан манай нөгөө воолыг чинь манай дасгалжуулагч наадхан яг даалаатах гэж бүр доороос өрдөө би бүр хүн боолж байгаа. Яа би бүр ингээ өөдөөс боолж идэж би яастай. Тэгээд тэр нэг спаринг нэг тиймэрхүү юм болоод тасан. Тэр чамаа ихтэй 2 цаг хүлээлгсэн учраас 2 цаг хүлээлгсэн тийм. Нилээн ер нь ууртай бас ингээд догшин ер нь утсан л дээ. Тэгээ би спаринг хийгээд
ер нь ингээд өөрийнхөө төвшнөө бол яг мэдэрч эхэлсэн. За эднэртээ бол одоо яг одоо цаг нь болсон үзэл гэдэг байгаа шүү дээ. Би ч одоо аварган байна уу одоо хинтэн чамаагүй тулаан хийхэд бол бэлэн байна. Би бөөлжүүлээд өгөө. Хавиргыг хуглаад өгөө. Намайг хинтээ чамаагүй анхаарахтай чамаагүй үзье гэдэг юм. Зүгээр гар захтан цэвэр шиг гэдэг шиг. Гэтэ бокс жингээ хасах айгүй хэцүү гэдсэн шүү дээ. Одоо ингээ харсан ч амархан юм шиг харагдаад. Чи бараг сая кил хасчих шиг болоо гэдэг. Одоо гайгүй. Жин хасах одоо ингээ зүгээр сул тавихаар хэр хэцүү байдیں۔ Ер нь. Жин ер нь хасахаас нэмэх нь илүү хэцүү дээ. Тийм үү. Тий, тэгээд би болохоор ер нь бол бас хасаад ингээд сурцсан байна. Гэтэ яг ингээд жин ингээд хасж явах үед бол би ч одоо нэг жоохон хоол идэл жоохон ус мус ингээд уучих юм бол шууд нэг өдрийн дотор 5 мл 10 мл ингээд нэмчих гээд байдаг. Эсгэгч ууцсан байт юм уу гэсэн. Ер нь миний булчингууд байна шүү дээ. Бүгднгийн одоо өөртөө ингээд шингээдэг гэх юм. Тэгээ ер нь жоохон контролтой л байх. Энийг хийдэж болохгүй. Байнгын л хагас өсөглөн. Тэгээл яг амрах цагдаа амнаар одоо ерөөсөө мэрэгжлийн боксчоо ерөөсөө сахилга баттын ганц одоо спорт болгоод тэгэл ер нь л ингээл тэр хамгийн гоё юм нь юу ах вэ? Хамгийн гоё юм нь ус уух шүү. Тэгэл зовж байгаа л нэг ийм их ус уух жил ерөөсөө тэр өслөө биелүүлэхээр хамгийн гоё юм шиг. Ой бүр усумаар санагдчихсан юм. Ганцаараа болохгүй тий. Яг жишээлбэл яг тийм тохиолдолд жингээ үтсэн чинь 100 г илүү гарчвал яхаа. Манай багийнхан чинь бас ингээл надад туслаа л те. Тэгэл ингээл тэмцээнд ингээд оруулах гал бараг аруулаа ингээл багш нар чинь намайг ганцхан хөдөлгөж байгаа шүү дээ. Би чинь ингээд жингээ бараг өглөөнд босоод хил 500 илүү. Тэгээ хөдөлсөөр байгаа бүр гарах юм юу ч байхгүй. Болчдөг байхгүй. Тэгээд сүсч гарахгүй. Тий. 30 минутын дараа жин үзгээд тэгээд бүр хөдлөх ямар ч тэгдэл байхгүй. Тэгээд за нэг өөлөх гэж бас нэг үзнэ. Өөлөх чинь 100 г 2 г хаяа 100 г гарчих юм билүү гэж бодсон одоо тий. Тэнгүүдээ эмчтэйгээ ярилцж байгаад за миний өсөх хүсчих гээд ингээд би ч бас нэг ингэж ус мөсөө хажуучих юм шээ. Ингээд ингэж мөртөө бас хийвгүй. Тэгсэн чинь ингээд хайчлаад өсний машин байхгүй. Тэгээ хайчлаад нэг юм өрвөсөн юм ингээд очоод тэгэл угаасаа тэгээд хаачж байгаа юм чинь. Тэгэл очоод яг ингээд зогсоод бүх амьсгаа гаргаад гээл зогсож байгаа байхгүй. Тэгэл жиндээ орсон надад баяр үрж байгаа байхгүй хүмүүс одоо яг тэгэхэд ус хүртэл бас нэг 50 г баг гарчихгүй тийм үү. Надад тусад юм гэдэг шиг байна. Үнэхээр. За өрөөмөн дөрөг зэндээ нэвтрүүлэгт ороход бокс тоглохоос хэцүү байна уу? Бокс тоглохоос хэцүү байна. Тунгаас ингээд айгүй сандарч бас арай өөр төвшнээ. Юу вэ? Гэхдээ чи нэвтрүүлэгт орохдоо яг бокс тоглож байгаа юм шиг бидний зүрх сэтгэлийг дакавнд оруулж чадчих шүү. Үнэхээр Ах нэг юм асууя. За. Чи сая амжилтуудаа ярьлаа тий. Гэтэл энэ амжилтанд хүрэхийн тулд маш олон даваанууд байсан баг. Хүнд хэцүү. Би бол чамайг харж дүгнэхдээ чи бүдэрч унчаад хизээс хөвтэйгээр үлдэх хүн биш ээ гэж боддог. Босч ирээд чи өмдөг өвөө чороогоо гөвөл цаашаа алхах хүн. Тэгэхээр тэр унсан байсан үе юм уу? Энэ амжилтанд хүрэхийн тулд туулж гарсан гомдол юм уу? Баярлах юм уу? Эсвэл хэцүү хүнд байдлууд байсныхаа тухай ярьж болох уу? Болно. Яг уйсан ч болно шүү дээ минь дөө жингээ хасчлаа юм чи тий. Зүгээр. Тэгээ надад бол одоо ингээд би ч зөндөө л алдаж онож бас ингээд үзлээ. Тэгээ бас олон ч хүмүүс намайг гомдожсэн. Би тэр хүмүүсүүдээ аль зээний уучлсан. Тэгээд бас надад одоо манай одоо миний хамгийн анхны багш байхгүй яг инхтайван гэдэг хүн байгаа. Тэгээ багш маань надад төвчээр гэдэг юм ил суулгаж өгсөн. Одоо энэ спортод нэг төвчээр гэдэг юм. Тэгээ би чи ингээл амьдрал руу ингээл ороод ингээл зөндөөл алдаж унаад юусе гарч чадахгүй гэсэн надад нэг ч тийм юу байгаагүй. Би заавал ардна гарна. Яаж хийж байгаа л би даах хэрэгтэй. Надад мөрөөдөл байгаа. Би мөрөөдлөө сонгох хэрэгтэй гэж юу надад энэ спорт надад төвчээр гэдэг зүйлийг маш сайн суулгаж өгсөн. Тэгэл би одоо төвчээртэй байсаар бас ардна гарсан болоо гэж боддоо шин. Би одоо өөрийнхөө бүх алдаанууд дээр ер нь ерөөсө харамсдаггүй. Би энэ зүйлүүдийг ингэж өөрийнхөө ингэж алдаж үзчихийж
одоо бас өөрийнхөө ойр дотны ингээд хүмүүсийг ямар байсан бэ тэ найз нөхөд гэж ер нь яг ямар үнцэнтэй бас ингээд хүмүүс байдаг вэ гэдгийг ер нь хүмүүс бол надад хэлээл гэдэгсэн одоо бас ах нар одоо за миний дөө ингүүл алдсан шүү ингүүл бас ингээд буруу яв шүү гэдэг хэлтгэлсэн тэгэл яг өөрөө биеэрээ бас мэдэрч ийж бас одоо бол ингээд зөв явах гал айгүй ингээд бас дүүнэртэй одоо бокс тоглож байгаа дүүнэртэй за одоо тэ гэл зүг явж байгаа бас харуулах гал бас ингээл хичээж ийн тэгэл бас мөрөөдөлтөө хүрч чаддгийг шүү гэдгийг л би харуулахыг хүсэж байна. Тэгээ боксч хүмүүс одоо ингээд янз бүрийн нэг дадал зуршилтай байдаг шүү дээ. Ингээл ялан балаан нисэн пок гаргаж маргачдаг те. Чамд тийм рефлекс одоо байдгүй жишээлбэл одоо. Надад бол нэг тийм рефлекс бол байдгүй. Би ч айл болохоор бэлтгэлээ хийчихэл тэгэл айл болохоор зүгээр энгийн байх гэж айгуу сайн хичээдэг байхгүй. Тэгэл надад нэг юм түүх байдаг байхгүй. Одоо би зүгээр одоо Батнасаах одоо сонсчихсон л та. Өөтөмах өөтөмахыг мэдэн штэ тий. Өөтөмах ингээд сууж исэн гэж байгаа байхгүй. Тэгээ Батнасаах яа харж байгаа энэ ширээн дээр нэг будаа байсан. Тэгээ будаа маа гэд нэлсэн чи тэр будаанаас гаргаж байгаа байхгүй. Тэр амар фикстэй. Тэгэхээр надад бол тийм боксing тийм юм уу байхгүй. Тэгээ хаяа унтаж хахад нэг ингэчих гээд байдаг уу яг цохолд ороод ирэхэд тэг за болооч тээ. Өөртөө ярилцсан шүү дээ. Ямар амар зүүдэндээ зогчихгүй л болоо тэ хажууд нь унж байгаа юм. Зүгээр нөгөө за одоо тэгвэл тийм рефлексээс гадна хүн өөрийгөө зоригжуулдаг юм чи рингэн дээр байхад зан үйл гэж байгаа шүү дээ тэ яг өөртөө итгэл тэрийгээ ч яг хаанс авдیں۔ Одоо тийм онгоц гэх юм уу эсвэл яг рингэн дээр гарахынхаа өмнө нь бол би яг ингээд Чингис хааныг боддог. Одоо би ч одоо жоохносоо л яг зурагтаар ингээд Чингис хаан гардаг гэсэн шүү дээ. Тэгэл яг тэрүүгээр бүх ангийн үзчихсэн болохоор ингээд омгшч одоо бахархаж гадаг байхгүй. За би Чингис хааны удам за тэгээд рингэн дээр гараад би ингээд зүгээр л би дайчин одоо зүгээр эзлэн хаална гэл тэгэл рингэн дээр гараад зүрхсэн тэгэж өөрийгөө урамшуулж гардаг байхгүй. Тэгээ бас хаанаараа бас ингэж өөрийгөө бас зоригжуулдаг юм. Оо! Баярлалаа. Өнөөдөр мэдээсээ WBC орны мөнгөн бүс тугуудахгүй өнөмсгүй авраг олох Цэндбатар байна. Одоо зүгээр яг хадаад ирсэн зүгээр байна. Одоо яа. Одоо яа.